Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Золоо өгшин байна. Өнөөдрийн монгол хэлний хичээлээр бүгдээрээ БАВ үсэгтэй танилцсаж, БАВ үсгийг зөв дуудах, унших, бичих дасгал ажилланаа. Багш нь одоо та нартай зорилгоо танилцуулъя. За өнөөдрийн хичээлийн зорилго БАВ үсгийн хэлэгдэх байдал, БАВ үсгийг дэгийн дагуу бичих, БАВ үсэгтэй үе, үг, холбоо үг, өгүүлбэрийг зөв унших аргад суралцсан. Зорилт БАВ үсгийг зөв дуудаж хэлж сурна. БАВ үсэгтэй үг өгүүлбэр хэлнэ, эхээс танина. БАВ үсгээс бүтсэн үг өгүүлбэрийг хэлж бусдтайгаа хамтран ярилцсан. Өмнөх хичээлээ баттган дараах холбоогийг уншицгаая. Дагаад уншаарай. Аадар бороо, өндөр уул, дэлдэн туулай, хурдан морь, дэлэм, алд, ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл. Зургийг ажиглаад дагаад нэрлээрэй. Бар, бүх, буу, бөмбөр, биер, бөмбөг. Үгийн эхэнд ямар авиа сонсогдож байна вэ? Зургийг ажиглаад анхааралтай сонсоорой. Зураг дээр юу байна вэ? Бүх барилдаж байна. Бүх гэдэг үгийг үсэглэж хэлцгээе. Б, Ö, Х. Үгийн эхэнд ямар авиа сонсогдож байна вэ? Бүх гэдэг үгийн эхэнд сонсогдож байгаа БАВ үсэгтэй танилццгаая. Дагаж хэлээрээ, хэлж сураарай. Дармал жижиг Б үсэг, дармал том Б үсэг, бичмэл жижиг Б үсэг, бичмэл том Б үсэг. БАВ үсгийн дармал болон бичмэл хэлбэрийг сайн ажиглаад цээжилж тогтоогоорой. БАВ үсэг орсон үг хэлцгээе. Анхааралтай сонсоод дагаж хэлээрэй. Хэлж сураарай. Бар, бүх, буу, биер, бөмбөр, самбар. Хүүхдүүдээ бамбаруу шиг үеэ уншихад нь туслаарай. Дагаж хэлээрэй. Ба, бэ, би, бо, бу, бөө, бүү. Бяцхан найзуудаа урт хос өгшигтэй үеэ уншихад нь тусалцгаая. Дагаад хэлээрээ давтаад уншаарай. Ба, бэ, би, бо, буу, бөө, бүү. Бай, бэ, бой, буй, буй. Анхааралтай ажиглаарай. Бичмэл жижиг БАВ үсгийг дэгийн дагуу зөв цэвэр сайхан бичигт зурлагтай танилцъя. Агаарт дуурайн бичээрэй. Анхааралтай ажиглаарай. Бичмэл том БАВ үсгийг дэгийн дагуу зөв цэвэр сайхан бичигт зурлагтай танилццгаая. Агаарт дуурайн бичээрэй. Багшийнхаа дэвтэрт бичсэн үсэг үг холбоо үгийг хичээнгүй цэвэр нямбай бичээрэй. Дараах зургийг ажиглаарай. Амьтдын нэрийг хэлж орхигдсон үсгийг нөхөж хүчээд уншаарай. Бамбар, бар, бамбрууш, баавгай. Дараах зураг болон өгөгдсөн үгийг ажиглаарай. Үгэнд орхигдсон үеийг нөхөн гүйцэн уншиж тохирох зурагтай холбоцгооё. Дагаж хэлээд давтан уншаарай. Бөмбөр, бөмбөр, бүрээ, бүрээ, бороо, бороо.
Дараах холбоо үг өгүүлбэрийг уншицгаая. Анхааралтай сонсоод дагаад уншаарай. Байр, биер, бөөр, буур, ба, бар, бо, бороо, баа, баавгай, сам, бар, самбар, бам, бар, бамбар, бүрээ, бөмбөр, барын, бамбар, барын, бамбар, хөөрхөн, бий, муура, усан будгаар будав. Өгөгдсөн хэрчмэл үгсийг анхааралтай уншиж зөв байрлуулан өгүүлбэр бүтээцгээе. Дагаад уншаарай. Бүслэв, бүс, би, бороо, орлоо, аадар, бөмбөг, авлаа, болд, алаг, бүхийн, хэмбээ, энэ, нэр. Зөв байрлуулсан өгүүлбэрээ уншицгаая. Дагаад уншаарай. Би бүс бүслэв. Аадар бороо орлоо. Болд алаг бөмбөг авлаа. Энэ бүхийн нэр хэмбэ? Дүрсэнд өгөгдсөн үгсийг уншиж тохирох зурагтай нь холбоцгооё. Дагаад уншаарай. Дэлбээ, бээли, бөглөө, далбаа. Дараах эхийг уншицгаая. Бороо. Аадар бороо орлоо. Бат бороонд норов. Ширүүн бороо намдав. Борооны дараа нартай байлаа. Дараах шүлгийг цээжлээд уран тод уншаарай. Анхааралтай сонсоод дагаад уншаарай. Б үсэг. Балтай торох шиг бандгар үсэг. Баавгай шиг том цүндгэр үсэг. Баавгай. Хүчит хүрэн баавгай. Хөвч тайгад амьдардаг. Урт өвлөөр унтаад урин хавраар сэрдэг. Хичээлдээ идэвхтэй оролцсон бяцхан шавнартаа баярлалаа. Амжилт хүсье.